500 доллар гişүүд таах нь шүү. За багийн гişүүдийг дугаарлаарай. Хэн нэг. За 1 2 3 4 500 7 юм байна те. За ингээд тойргоор дугаарлаарай. Багийн гişүүд дугаарсан уу? За гарч гэлчих. Юуны тухай бис гэж байгаа тэрийг гарч гэлчих. Багийн гişүүдэд дугаарлцсан уу? За нэг дугаартай хөөхөд үйл явдал сонгож авсан үйл явдлаа сонгож авсан үйл явдлын эхлэлийг хоёр өгүүлбэрээр илэрхийлнэ гэж байгаа. За бичээд эхлээрэй. Тэр хооронд хоёр дугаартай хөөхөд хажуунаас нь уншиж бай. Дараа чи одоо үргэлжлүүлэх учраас үйл явдлыг цааш нь үргэлжлүүлж бичих учраас хоёр өгүүлбэрийг маш хурдан бичээд яваарай.
За 7 минутын хугацаа үлджээ шүү. Хурдан бичээрэй минут. Та нар бусна хэлж өгөөд юм. Боллоо. Цагчийн яадаг хэм бичих хэрэгтэй л одоо. За. Ягаад дээдлийн уншиж байгаа библиэлээ бичиж штэ тийм мэдчихээс тийм. Чи дээдлийн уншижээ. Тарихаа бичгээд хэлдэг. Хэм бичиж байгаа. Чи ч юм. За. Дөрөвд хүн бичиж байгаа юм те. За. За даалгавар болох 4 минут үлдсэн шүү. За бич.
Хүн бичиж байгаа. Заавартлаарай. Цаас нь багтдаггүй юу? Дорн цаас наах уу? Тэр цаасыг авах гэж. За. За, тэгсэн. За. За 1 минутын дараа дуусгараа. За дуусна уу? Дуусна уу? Дуслаа, дуусна уу? Дуусна уу? Шарваг дуусна уу? Бороо дуусна уу? Дуусна уу? За. За урдлаарай. Дуусна. За авлаа. За сайн байна. Ганц үг үлдсэн шүү. За 1-р эхэлчихье. За босод багийн гишүүд бол өөрт байгаа цаасыг ширээний чинь гол цагаан цаас, хүний цоогоор цагаан цаас байгаа. Нэг хүн болгоно нэг цагаан цаас аваарай. Танаа баг өөрөө авчин ялгаа авахгүй авчин. За гаа. Жаргалмаа те. За яах вэ гэвэл за бүгд нэг цаас авч. За авчаар минутад. За наад цаасан дээр одоо юу бичих ёстой вэ? Хүн болго өөрөө бичнэ. Өөрөө одоо үзгээрээ биччихнэ. Одоо палмастар мармасраа тавьчихна үзгээрээ биччихнэ. Тэгээ бичихтэй тийм ээ бид энийг нэг л хүн бичсэн үү? Үгүй багийн бүх гишүүд оролцсон учраас энэ бол тодорхой маш их алдаатай байж таараа тийм ээ. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Нэгдүгээр бид энэний алдааг засна. Тийм ээ. Энийг уушгын энэ хүний энэ багийн эдний багийн бичсэн тийм ээ энэ их хэр зэрэг алдаатай найруулгын хувьд хэр зэрэг алдаатай байна вэ гэдгийг засна. Хоёрдугаар бас дандаа муухайг яриад байхгүй гоё болсон таалагдсан хэсэг байвал бас биччих нь энэ дээр. Бүгд хүн бүхэн бичих шүү. За.
Яг энэ дээр зүгээр нэгдүгээр багийн тим өгүүлбэр таалагдсан. Нэгдүгээр багийн тим өгүүлбэрийг тэгж найруулмаар нэгдгээ дэвтэр дээр бичээд цагаан цаасан дээр бичээд байгаарай. За. Тэгээд багш нь самбарт наачаад энэ цагийг дуусгаад самбарт наачаагаар явчин та нар үзээд энийг нэр ингэж бичиж болох байсан юм байна шүү гэж санаа аваарай. За юм байна хөлтөд. За уншаад өгчий. Нэг нь бариад өгч. За өгөгдөл ямар өгөгдөл байсан бэ? Бахархалтай явдлыг бичих байсан юм байна. За уншаад өгч гэнэ. 2014 оны цагаatan цас бадарсан хаврын үлрэл болсон. Тэгээд бид бүгд ангийнхаа өгүүдийг дэмжгээд тэр өдөр манай ангийн өгүүд хөл бөмбөгийн тэмцээнд ороход бид бүгд маш ихээр цаандарч бас ихтэй ордолсон байсан. Тэгээд цас ихээр орсон байсан ч бид ангийнхаа өгүүдийг дэмжгээд гадаа гараад тэгээд амар дэмжиж дэмцэн тэгээд хийгээгүйч бусдынхаа хичээл зүтгэл дэмжлэгээр том амжилтанд хүрч чадсан юм аа. Тэгээд өмнөөс харуул бид бүгд ивээ нэгтгэж хичээж зүтгэж чадвал юу ч хийж чадна гэдгээр мэдэрсэн. За баярлалаа. За бид наач заргалмаа. Өөрөөх ямар санал байна? Таалагдсан ямар хэсэг байна? Тэрийг цагаан цаасан дээр бичээр юм үү? Хоёрдугаар багаас. Тэг унших. Нэг нь гараа бариад өгөөрэй. Шууд зүгээр уншаад явчих. Бичсэн юм ээ. За. Бид нар ангийнхаа тухай сургамжтай явдлыг бичсэн юм лээ. Тэгээд 2015 оны хавар тохиолдсон явдал бид бүжгийн тэмцээнд орох гэдэл их л шаргуу бэлтгэж байсан. Хичээлдээ өмнө бас хичээл тасны дараа хагас бүтээсэн анги зав заагаараа маш их бэлдэж байлаа. Гэтэл бидэнд нэг асуудал болсон бол бид нар ихсэн санагдсан. Яг тэмцээний өмнөх өдөр бүжинд орсон нэг хүүхэд маань яалтай асуудал тэмцээнд бол чадахгүй болсон юм. Бид их санагч одоо яах тухайгаа бодоход нэг арга болсон. Тэр нь яалтай асуудал тодорхойлсон хүүхдийн хооронд нэг хүүхэд ороод бүжиг нь сайн нэгтгэж болсон юм. Тэр маш урдан сурч амжилттай оролцож манай бүжгийн нэгдүгээр байранд орсон юм. Энэ явдал шаргуу хичээж амжилттай оролцсон тул бид юу ч хурдан шаргуу хийж бүтээх чадна гэсэн бодолтой байсан юм аа. За баярлалаа. За сайн унших. Яаж уншигдаж байгааг та нар бүгдээрээ сонссон тийм ээ? Алдаа эндэгдэл байна уу, таалагдсан зүйл байна уу бүгдээрээ бичиж байгаарай. За 3 дугаар аяг хүрч байна. За. Тэр намайг нэгэн хүүхдээ явдал болсон. Эцэг гимнастик хийж байсан. Өгөөд маань их өсөхгүй болохоор шууд гүйлдээс ноцогдож ирсэн. Хаалга мөргөж бишээ. Отгоо. Тэгэхээр манай ангийн отгоо анзаах хаалгаар анзаах буугүй. Хаалга мөргөж газар байсан. Бүгд тэр отгоо дээр ирж шоолдон инээц хэлсэн. Тэгээ отгоо унаад ангируу утсан шинжтэй гүгэж явчихсан. Тэгээд бид энэ явдлаас хойш 2 хоногийн дараа отгоо биднэртэй юу ч ярихгүй авах нь биднэрт их хүндээ тусаж хэцүү байсан. Тэгээ их гомдоосноо бид мэдээд найзаагаа сойрхон оронд тусал дэмжихийг ойлгосон. За баярлалаа. За цаасан дээр бичиж байгаа. За 4 дугаар аяг хүрч байна. Энэхүү явдал 8 дугаар ангид ордог жилийн намар гэсэн юм. Бид анх ангиасаа дөрөв. Ямар явдал үүсэх ёстой вэ? Ямар явдал үүсэх ёстой вэ? Гонигтай явдлыг за. Бид анх ангиасаа дөрвөлээ маш сайн найзууд байсан. Гэтэл намар 2 найзын маань зан хаш маш ихэд өөрчлөгдсөн. Үүнийг их маа буюу миний сайн найз мэдээд маш ихээр сэтгэл санаагаар унсан. Бид ингээд хуучин шигээ бас бинийг ойлгож халахад байсан. Бидний ангийн анд болох найзын маань биеийнх нь мандж эмдэлт хүртэл хүргэсэн. Бидээ маш их тассан байсан ч бид найзлахаа болохоос өөр аргагүй төгссөн. Энэ бол маш муу үлгэр дуурайл юм аа.
Найз гэдэг зовсон ч жаргасан ч зовсон ч нэг нэгэндээ туслаж дэрэгдэн хамт байж хүнлэг хүн чанартай байхыг хэлнэ. За баярлалаа. За бичиж байгаарай. За бидний амьдралд ерөнхийдөө нэгэн том уран зохиолын номын бас нэг түүхийн талбар юм тийм ээ. Тэгвэл болсон үйл явдал гэдэг бол энэ амьдралын туршид өрнөж өнгөрсөн тэр үйл явдлыг хэлж байгаа тийм ээ. Өнөөдөр хичээлээс бид юу ойлгосон бэ гэдгээ дүгнээд ярилцчих уу? Тийм ээ. За болсон явдал гэж яг юу хэлэх вэ? За маш сайн байна. Цааш яриад байгаарай. За. Заавал өөр тохиолдсон байх ёстой юу? Өөр болоод бусдад тохиолдсон байх нь шүү дээ, тийм үү? Тэгвэл яг болсон явдал гэж юу хэлдэг юм бэ гэвэл хүний амьдралд бүхэлдээ болсон хэрэгүүлүүдийн талбар юм аа. Үүнээс тохиолдсон сонин содон мартагдчихгүй хэрэг явдлыг л болсон явдал хэмээн бид ялгадаг. Тийм ээ? Тэр болсон явдлыг сая бид амаар ярьж явах, бичгээр бичиж явах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Сая бид бичгээр хэрхэн буулгаж бичих вэ гэдгийг бол өнөөдрийн хичээлээр үзлээ. Тийм ээ? Өнөөдрийн хичээлийг гүнзгийрүүл судалж мэдхийн тулд 3 дугаартай тогтоог задлж нэг гэрийн даалгаварт авцгаано. Гэрийн даалгаварт өгсөн эхийг яг энэ дээр би асуултан дээр бичсэн байгаа асуултын дагуу задлаж тайлбарлаж бичиж ирээрээ. Тэгээд сая юун дээр бичсэн цагаан цасуудаа хураалгачих. Багштай шөөмж бичсэн үү? За бичсэн бол өгчих. За багш нэнд наагаад явчих. Сайжруулах санал юу вэ? Эндээс багийнхаа бичсэн бичвэрийг хэрхэн яаж сайжруулах вэ гэдгээ хараад явчаарай. За. За өгч. За гарч уншчихээс үнэ битсэн хэмжээгүй юу? Битсэн өгч. Баггүй. За багш нь яг одоо энийг энэ самбар дээр наачих. Ингээд хичээл дуслаа. Баяртай. Сайхан амарцгаараа.